За guys. Тэгээд Sailor Beast дээр автаад гарсан өчтөр өөрийн 4 цагт маш том автаад. Тэгээд төлөөлөгжүүлээд гисний эцэс 40 шин гарсан. Тэгээд 3 шин зүйл нэмэгдсэн. За тэрийг тоглоом руу ороод харъя. Тэгээд энэ ханаад үрсэн байгаа болохоор байн усаад итэж гэж магадгүй. Тэр нь дуучлаарай. За тэгээд 3 шин зүйл нэмэгдсэн. Эхнийх нь болохоор Sword дээр нэмэгдсэн. Frost Empress. Хоёр дахь нь болохоор King of Fairies. Melee. Гурав дахь нь болохоор шинэ Gems. Gems гэх юм уу? Light TV2. За тэгээд хоёр шинэ арал нэмэгдсэн байна. Тэгээд Frost энэ арал дээр нь болохоор мэдээж Frost Empress аавна. Тэгээд шин жоох левел маань нэмэгдсэн байгаа 22500. Тэгээд мэдээж бас статс нь адилхан нэмэгдэж таараа. Тэгээд эндээс энэ NPC-нүүд алаад левел нэмнэ. Тэгээд Frost Empress 5 минутын хугацаатай төрнө. Тэгээд эндээс хувцас болон материалууд онгох боломжтой. Тэгээд за Frost Empress авахын тулд ерөнхийдөө бол босс гадах шаардлагагүй. Шууд энэ гайд дээр ирээд энтэй ярилцаад даалгавруудаа биелүүлээд 3 даалгавар байгаа. Тэр 3-ыг биелүүлээд тэгээд Frost Empress авах заяа. Харин F skill авахын тулд Frost Empress-ээ боссоо алах хэрэгтэй заяа. Энд болохоор ингээд одоо Frost Empress 6.65% шүү дээ. Тэгээд F skill авахын тулд энэ хоёр материал нэг болно заяа таамаг шүү дээ. F skill нь болохоор яа энэ тавай шин яасан болохоор уул нэр байгаа заяа. Одоо портлоор гарч ирээд зүүн тийшээ яагаад одоо тэр уулан дээр нэг NPC харагдаж штэ. Тэгээ энэ NPC заяа. Энэ NPC-тэй ярилцаад F муу нээх боломжтой. Тэгээд энийг нээх шаардлагатай зүйл нь болохоор саяны 2 материал. Тэгээд шинэ клан нэмэгдсэн байгаа. Тэгээд 2 клан King болон Kuchiki гэж унших баг. За энэ Kuchiki-ийн F муу нээхэд хэрэг болно. F муу нээхэд за би энэ кланыг авсан байгаа. Kuchiki энэ бол амар клан байлээ. Тэгээд 45% damage, 52% max HP, 17% sword damage, 15% lag. Тэгээд зин хамгийн гол чухал юм 5 skill хэрэгсний дараагийн одоо skill нь болохоор 1.6 нэмэгдэж damage орно. Тэгээд за ер нь бол энэ арал маань ингээ болчихсон заяа. Тэгээд хоёр дахь арал нь болохоор Hero Kingdom. Эндээс мэдээч Hero of гэвч солирч байна. King of Fairies Sound. За энд болохоор манай босс маань энэ материалуудтай. Тэгээд энийг авах маш амархан. Hero of King Fairies. Тэгээд юугаа авсан? Винийг авсан байх хэвээр. Тэгээд сая жим. Тэгээд 5 яг юу гэж хэлэх юм бэ? За ийм 15 lapis core ийм материалууд хэрэгтэй. За энэ NPC-нүүд тусгаад max level хүрэх боломжтой. Тэгээд V2 авахын тулд ийшээ ингэж яваад энэ гайд дээр ирээд ярилцсан. Энэ саяныхтай адилхан King клана авч ич F муу нэг боломжтой учраас King клан авах хэрэгтэй. Тэгээ ер нь бол энэ арал бас ингээд болчихсон заяа. Одоо сүүлийн 3 дахь юу маань одоо апдейтер орж ирсэн зүйл маань болохоор Lighting V2 шүү дээ. Тэрийг яаж авах вэ гэвэл Raid одоо Blue Plant арал дээр ирэнгүүтээ Raid үйдэж штэ. Энд дээр ирээд Light Raid гэдэг энэ
За одоо би та нарт харуулж шууд ингээ орчт юм байлээ. Ямар нэгэн түлхүүрний шаардлага байхгүй. Тэгээд старт дээр дараал. Ял шууд Kizaru raid гэл. За маань тэгэл дөрөв юутай. Easy, medium, hard. Ер нь easy-г нь spam-дад явах болно. Тэгээ ер нь Frost Empress авчих юм бол маш амар. Энийхээ зөвөр V skill-ээр яагаад Акклад явчихна. Тэгээд энэ Light маань одоо 167-ийн chance-тай. Тэгээд хувц нь болохоор 12-ийн chance-тай. Тэгээд за одоо халаад бол би хараад шат. Frost Empress авчих юм. Виски. За ингээд ер нь болоо цаа. За тэгээд ер нь ингээд болоо. Ингээд автотаар иймэрхүү юмнууд орж ирсэн. Би дутуу өргөжиж магадгүй. Тэгээд газ та нартай өргөхийн тулд шууд рекордыг л хийлээ. Тэгээд одоо нэмж хэлэхэд бас шинэ кодууд гарсан. Ийм 5 код. Энийг би description хэсэг дээр юм уу коммент дээр тавьчих. Тэгээд энэ бичлэг маань giveaway-тэй. Тэгээд энэ giveaway маань болохоор clan roll 5000 clan roll 5 хүнд заяа. Тэгээд Kanaki seed байгаа штэ. Тэрийг болохоор 1 хүнд. Тэгээ 1 хүнд. Яач заяа. За 2 хүнд ч юм уу чадвал 2 хүнд, чадвал чадахгүй бол 1 хүнд. Гээ giveaway хийчи. Тэр нартайдаар ийм 3 том зүйл орж ирсэн байгаа. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлалаа. Лайк дараарай. Bye guys.